За энэ чухал ажлын хэсэг байна. Би нэг юм асуух гэсэн. Манай чи саяхны хүртэл нэг мэргэжлийн хяналттай нэг байгуулга байлаа. Тэгээ эн чинь одоо салбарын стандартуудыг мөрдүүлэх хяналт тавих ажлыг хийдэг байсан. Тэгээ энэ байгууллагыг ер нь та бүхэн ажлын хэсгээр дурдж авч үзсэнгүй юу? Ер нь энэ байгууллага байхгүй болцсон байгаа. Байхгүй байхын зөв гэж үзэж байна уу? Байгуулгын зөв гэж үзэж байна уу? Ажлын хэсгээр нэг ярьсан уу? Тэгээ энэ стандартыг боловсруулчаад хэн хэрэгжилтийн одоо хангах гэдэг юм байна. Сая Батчмаг шинэ хэлээд байгаачлан төрийн одоо яамдууд өөрсдөө бодлого боловсруулна. Тэгээ тэрийг өөрсдөө хянана гэж ярина. Зарим нь бүр аж ахуйн эрхлээд нөгөө хувийн хвшилтэйгээ булаацалт тавьчихна. Төрийн оролцоо маань хувийн хвшилтэйг оролцоо булаацалт байдал ч өнөөний ардл яваад гэж байгаа. Тэгэхээр тэр стандарт гэдэг юм дээр яг энэ мэргэжлийн хяналттай холбоотой асуудал нэг хэлэлцсэн ямар одоо байр суурь ажлыг гаргасан. За тэр саяны ярьдаг тэр салбарын яамдууд бодлого гаргачаад өөрсдөө тэрийг хянаад байгаа нь их оновчтой байж чадж байгаа юм уу? Чадж байгаа юм тийм ээ. Тэр хүнсний асуудал, эмийн бүтээгдэхүүний асуудал, барилгын асуудал, эрчим хүчний асуудал, нөгөө сая гараад байгаа тэр ТЭЦ 3-ын дэлбэрэлтийн асуудал чинь стандарт хаана байсан? Хэн хяналттай байсан? Тэр ТЭЦ 3-ын хариуцлага ер нь хэн үүрх юм? Эрчим хүчний сайд үүрх юм уу? Эрчим хүчний үндэсний хороо үүрх юм уу? Нөгөө Эрчим Монгол гэдэг компани үүрх юм уу? Аль эсвэл эрчим хүчний реформ хийж байгаа гишүүд үүрх юм уу? Одоо хэн үүрх юм? Хэмтэр одоо энэ чинь асуудлыг ярилцахад өстой болж таарж штэ. Тэгээ хүнсний аюул байдлын асуудал яриад байдаг. Тэрнийг хаана ярих вэ? За нөгөө талд нь дахиад нэг яригдж байгаа юм. Сая Батцэн гэсэн хүндэд өнгөрсөн шүү. Төрийн оролцоо хэтэрхий нэмэгдчихвэ дээ. Энэ стандарт дагаад. Тэгээ хүнийг юм хийлэхгүй ч байгаа юм шиг. Тэгээ сүүлдээ ажил хийдэггүй баахан хүмүүстэй, хөдөлмөр эрхэлдэггүй баахан хүмүүстэй боллоо гэж яриад байгаа адны төрийн оролцоо ерөөсөө ихтэй давна. Засгийн газартай бас нэг 2 жилийн өмнө яригдчихсэн нэг олигтойгоо шийдвэр нь төр оролцохгүй байя. Төрөө оролцохгүй байх хитэн жагсаал гаргая гэж ярьсан. Тэр таг зогсчихсон. Тэгэхээр одоо энэ юмнуудыг энэ стандартаа яаж уялдуулж харсан бэ гэдэг асуулт. За, Батнамд гүшүүн микрофон. Асуулт үг хам. За Батцэн бүрэлдэхүүн бас чухал асуулт сууж байна. Бид нар яг ажлын хэсгийн хүрээнд ч гэсэн ялангуяа хүнс тэр эмийн салбарууд дээр салбар хилцүүлэг хийхэд бол салбарын өөрсдөө мэргэжлийн оролцогчд нь бол яг энэ асуудал таны одоо хэлж байгаа асуудлыг дэвшүүлж ялээ л дээ. За тэгэхээр бидний санал дүнглэлтэн дээр за дөрөвдүгээр асуултан дээр бас дөрөвдүгээр санал дүнглэлтэн дээр нэг юм орж ирж байгаа л да. Ялангуяа хүний эрүүл мэнд аюулгүй байдалд шууд нөлөөлөх хүнс эм дээр ялангуяа. Тэгэхээр яг бидний салбар хилцүүлэг дээр энэ гарсан нэг дүнэлтийн хүнс эмийн хяналтыг зохицуулах чиглэлгийн нэгдсэн тогтолцоо боловсруулах шаардлагатай байна. Тэгэхээр мэргэжлийн хяналтын ерөнхий газар татан буугдсанаас хойш яг хяналтын тэр механизм бол яг нэгсэндээ улсын байцаагчдаар хэрэгждэг. Тэгэхээр энэ бол ингээ бүгд салбар яамдынхаа дор очсон байна. Тэгэхээр энэ дээр хүмүүсийн янз бүрийн санал дүгнэлтүүд гарч илаа л да. Гэхдээ яг салбарын хэлж байгаагаар бол хүний эрүүл мэндэд яг шууд хамааралтай эм хүнс одоо хүний амнаас эрүүл мэндэд аюулгүй байдал шууд нөлөөлөг. Энэ дээр бол харин нэгдсэн зохицуултын одоо тогтолцоо ингээд зайлшгүй үглэгдэж байна гэж. Тэгэхээр нэгсэндээ одоо хүнс эмийн одоо яг мэргэжлийн холбоотой шууд хэлж илээ. Хүнс эмийн агентлаг нэгдсэн тийм тогтолцоо одоо зайлшгүй байх шаардлагатай байна. Тэгээ ядаж бид нэр хүнс эмийнхаа стандартыг хангаж байна уу? Яг тэр техникийн зохицуултууд зайлшгүй даган мөрдөх тэрэнд хэрэгжиж гинэ үү гэдэг тэр одоо шийдлүүд ярьж илээ. Тийм учраас бид нэр санал дүгнэлтэнтэй бас энийг тусгаж өгсөн байгаа. Тэгээ ер нь энэ санал дүгнэлтээс бас нэг гол зарчим байгаа л да. Тэр бол ингээд энэ стандартууд бол ер нь төрөхөөс илүүтэйгээр мэргэжлийн холбоодоор дамжиж мэргэжлийн холбоод өөрсдөө тэрийг гаргаж баталж тэр тийгэл санхүүжилтийн механизм нь мэргэжлийн холбоодоор дамжиж гарах хэрэгтэй. Тэр өнөөдөр барилгын хөгжлийн төв дээр бид нэр 7-8 тэрбум төгрөг тухайн салбар дээр хангалттай цугладаг боловч тэр нь буцаад энэ салбарын баримт бичгийг боловсруулах тэрэн дээрээ зарцуулагдж гэнэ үү гэдэг нь одоо хүртэл асуудалтай явж ирсэн. Яагаад гэхээр тэн дээр одоо
яамны одоо жишээлбэл төрийн яамнаас журам боловсруулаад төрийн нарийн гар үсгээр гардаг жишээтэй. Тэгэхээр ингээх тоолондоо энэ дээр асуудал үүсдэг юм бэл. Тэгэхээр энэ нь өөрөө цаашдаа салбар дээр мэрэгжлийн холбоо төрөөс хамааралгүй бие даасан институцийн хэлбэрлүү зайлшгүй орох шаардлагатай одоо эндээс гарч ирж байгаа. Тэгэхээр энэ стандартчлалын хуулийн дээр ч гэсэн энэ бол ингээд ерөө төрийн илүү хяналт эсвэл төрийн дарамт шахалт хийсээ илүүтэйгээр мэрэгжлийн холбоодоор дамжсан ийм зохицуулт бас ингээ орж ээж энэ хуулийн дээр бас тусч ээж энд илүү одоо аж ахуй нэгжид дарамт хийсээ илүүтэйгээр илүү дэм тус болж явах болов гэсэн одоо жишээлбэл агуулгыг бид нэр саналтын төгөлтөн дээр ч тусгасан энэ хуулийн агуулга дээр ч бас бид нэр энэ дээр тусгана гэж бодож байгаа. Тэгээ манай санал дүгнэлтэн дээр ч гэсэн яг мэрэгжлийн холбоод хувийн хвшлэр илүү дамжуулах гэдэг бол салбарууд өөрсдөө энэ дээр бол санал дүгнэлтээ чинь дээр гаргасан байгаа. Тэгэхээр энийг бид нэр саналтанд төгөлтөж тусгасан яг хуулийн шинжилсэн найруулга дээр ч гэсэн бас тусгана гэж бодож байгаа. Тэгэхээр энэ дээр бас гишүүд маань бас ажлын хэсэг бүгдээ энэ дээр хамтарч ороод бас 9 сар бид нэр энэ дээр санал дүгнэлт гаргаад энэ дээр мэрэгжлийн холбоотуудаа нийлэн уулзалт хийсэн. Тэгэхээр энийгээ бид нэр ажлын хэсгийнхаа хүрээнд одоо шийдээр гаргаад явж болно гэж бодож байгаа. Шинжилсэн найруулгаас учраас бид нэр энэ дээр өөрчлөлтүүд гаргах бүрэн боломжтой гэж харж байгаа. За баярлалаа. За ажлын хэсгийн гишүүн мантаа тодруулж хариулна. Нэмж хариулна. Мантаа гишүүн микрофон. За Бацхан бүрэл гишүүний бас хүнстэй холбоотой стандартын хувьд асуулт асууя. Бас маш их зөв мэрэгжлийн хяналт байх шаардлагатай юу гэдэг дээр бас чухал асуулт тавилаа гэж үзэж байна. Ер нь бол яг мэрэгжлийн хяналт дотроо хүнсний салбар дээр бол бие даасан хяналтын тогтолцоог байхгүй бол угаасаа яг үндсэндээ мэрэгжлийн хяналт татан буугдсанаас хойш ямар одоо нөхцөл байдал үүссэн бэ гэхээр үндсэндээ манай нийт одоо яг өвчлөлтэй холбоотой аваад үзэх юм бол хавдар үүсгэж байгаа үүсгчийн 35% нь хүнстэй холбоотой зохистой одоо хооллолт болон идж байгаа амаар орж байгаа хүнс өөрөө одоо хүнсний баталгаад байдал алдагдсан учраас одоо ийм хавдар үүсгэж байгаа гэдэг нь бол судалгаагаар бол тодорхой болоод гараад ирчихсэн. Нэгдүгээрт, хоёрдугаарт жил ирэх тусам импортоор авж байгаа хүнсний хэмжээ нэмэгдэж байгаа. За мантаа гишүүн гүцэж хариулъя. Сайн зэрэг гишүүнийг нэрийг одоо импортоор орж ирж байгаа хүнс жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Нэгд, хоёрдугаарт хүнс нь тавьж байгаа импортоор орж ирж байгаа болон дотооддоо үйлдвэрж байгаа үйлдвэрлэлийн хяналтын систем алдагдсан. Одоо яаж байгаа гэхээр мэрэгжлийн хяналт тухайн үед хүнсний хяналт нь үндсэндээ тодорхой бүлэг нь хабуулын одоо лаборатори руу шилжээд нөгөө хүнс нь тавьдаг байсан нөгөө байцаагч нар одоо ерөөсө хяналтын бие даасан юм нэгж байхгүй болсон. 9 хүн нь яаман дээрээ очсон. Одоо захиргааны ажил хийгээд ингээд ерөөсө хүнсний хяналтын систем бүрэн алдагдсан байгаа даа. Нэгдүгээр, хоёрдугаарт бид нар импортоор орж ирж байгаа 46% нь хүнс импортоор орж ирж байна гэчээд 20 цээр дээр байгаа лаборатори дээрэс нь малын болон одоо ялангуяа мал амьтны чиглэлийн хүнсэнд ямар ч хяналт тавих одоо дид одоо бүтэц лаборатори хүн хүч байхгүй. Тэгэхээр одоо яаж байгаа гэхээр одоо сая стандартын хабуул болон мал эмнэлгийн газраас өгсөн мэдээллээр одоо энэ чинь нэг цаан тайлбар хэлэхгүй болохоор болохгүй байгаа байхгүй. Тийм учраас хүнсний тухай хуулинд нэмэлт өөрчлөлт одоо оруулаад нэгд өдөр өргөн барих гээд ажиллаж байна. Энэ дээр болохоор хүнсний бие даасан одоо нөгөө агентлагтай байхыг оруулж өгч байгаа. Энэ нь өөрөө шинээр гарсан бүтэцгээсээ илүү ерөнхий сайдын дэргэд одоо хүнсний аюулгүй байдлыг хангах ийм нэгж бол байгаа. Тэгээ энэ зөвлөлийг бол үндсэн бүрэн одоо хэрэгжиж эхлэегүй байгааг хэрэгжүүлж эхлээд ингээ бие даасан хүнсний баталгаад байдлыг хангадаг, хүнсний аюулгүй байдлыг хангах ийм нэгжийг бол гаргаж өгснөөрөө одоо энэ хүнсний энэ аюулгүй байдлыг хангах юм боломжийг үүсгэж байгаамаа. Тэгэхээр ер нь бол статистик тоо баримт болон одоо энэ одоо байгаа нөхцөл байдлыг судалж үзээд хүнс өөрөө ялангуяа бие даасан ийм хяналтын тогтолцоотой байхыг ороод ингээд стандартын энэ хууль хэрэгцээ орчинд бас нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа. За сайн зэрэг шүү.